надаас эхлэх үү дараа. Дараагаас эхлэе. Би бүх юм. За тэгвэл дараагаас эхлэе. Айгуу сонир асуулт тий. Үнэн байсан шүү. Өгсгөл минь үнэн байсан шүү. Чамд бол окл гэж хэлсэн байж шүү. Чамд бол ок. Би ч гэсэн чамд бол ок. Гуа. Тий, миний үед нэг ванга бас зүгэнсэн байдаг үстэй тий. Хэрвээ тийм юм тохиолдох юм болоо. Тэгтээ тохиолдохгүй л хэл та. Тий, би одоо энэ жин дээр шүү дээ. Мэдээж хайртай гэдэг үгээс бол бас өөр юм олмоор юм. Би ч баг хайрын тангараг сонсгоод байгаа шүү. Гэрлэл батлах гэдэг үг шиг харин тий. Хорвын ордон жохон амнаас нь ямар гарах нүгэ хараасаа. Тий, нэг сонирхолтой үг хэлмээр юм л да. Угаасаа Хөхтөнгөр радио станц Бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочдоор залуу дуучин Элбэг Заяа болон Янжин Дар нарыг урьж оролцуулаад байна. Сайн байцгаана уу өдрийн минь. Сайн байна уу өдрийн минь. Өдрийн минь хүргэе. Манай хоёр залуугийн хувьд бол уран бүтээлчд байгаа. За дээрээс нь гэр бүлийн хүмүүс агаад. За тэгээ миний хамгийн түрүү одоо асуухыг сонирхож байгаа зүйл бол яагаад энэ дуучин гэдэг мэргэжлийг сонгох болсон юм? Яг хизэнээс дуучин болох болсон болъё гэж бодсон бэ? Тий, миний хувьд болохоор 10 жилээсээ нэг урлагийн үзлэг гэж зохиогддог тийм ээ. Тэгэл урлагийн үзлэгт орж явж байгаа л нэг мэдсэнчлэн соёл урлагийн сургуульд орсон явж исэн да. Би бол ер нь хүүхдийн ордонд яг их олон төрлийн дууланд явдаг гэсэн. Тэгээд ер нь жүжигчин болно гэж их боддог гэсэн. Тэгээд ер нь бол бас гэр бүлээрээ хуралдаад манай аав ээж бас зөвлөсөн дуучин мэргэжлийн илүү зохих юм шүү миний охин гэж зөвлснээ дагуу дуучин болсон. Гэр бүлд нь уран бүтээлч урлагийн хүмүүс байдаг уу? Маа том өгч зураач дараагийн ихч маань болохоор хувцас дизайнер тэгээ маа дүү зурглаач гэдэг ерөөсө тэр чигтээ сүүсийн бүтээгдэхүүн байна. Бигийн хувьд миний хувьд болохоор манай хамаатан садан бол маш сайхан дуулж хурдаг хүмүүс байдаг. За тэгээд яг бас олонний танил болсон хүмүүс гэх юм бол бас нэг холын хамаатан тэргээд Базар садын Болдбаатар гэдэг сайхан дуучин байна. Бас сайхан дуулдаг хүмүүс байгаа. Манай хоёр одоо яаж жагаад анх одоо нинийгээ олоод харсан тий. Анхны хаарц тэр анхны нандин мөчөөсөө дурсамжаас манай үзэгч сонсогчтой тоолцооч. Тий, битэр дуулж авал танилцсан. Анх дарыг болохоор яг дуулж яхад нь хараал. Оюутан байсан уу? Тий, оюутан байна. Тэгэл ер нь хоолонд дуралсан да. Ямар гоё дуулдаг охин бэ гэл нэг хөдөөний боббор бондгор охин л байсан да. Арга хэмжээндээр дуулж байсан уу? Үгүй, тэр чинь бүр караоке дуулж танилцсан шүү Найзууд дээ. найзуудын шугамар танилцсан. Тий, найзуудын шугамар тэгэл караоке би найзуудтайгаа караоке дуулж явал манай өмнө найзуудтайгаа караоке дуулж явал тэгэл нэг л харсан хүн санагдаад хаана харсан юм болоо гэж бодож байгаа. Тэгсэн чинь сүүлд бодох нэ манай ээжтэй л их төстэй байсан юм байна лээ. Тий. Хүн тэгтээ яг эрэгтэй хүмүүс их хөвчлээ ээжтэйгээ төстэй эмэгтэй хүнийг олж хайрладаг гэж ярьдаг штеп. Гадаад төрхөөр илүү тий. Магадгүй шүү тийм. Тэр арай баталгаажсан юм шүү тий амьдрал. Магадгүй эмэгтэй хүмүүс илүү нэг юм дотоод зан төлөв наавтайгаа адилхан хүнтэй суудаг юм шиг байна. Эрэгтэй хүн бол яг гадаад төрхөн ээжтэй нь илүү төстэй хүмүүс амдаг тийм баг тий. Дараагийн хувьд эбэг хараад анх яг хаана харсан? Яг нэг л газар харсан биш тааштай хаана харсан гэдэг. Тэр үед бас тийм амар сүртэй танилцаагүй маа. Дараа нь яг соёл урлагийн сургуулийн гадаа үүдэнд явж байгаа зөрөөд юу лээ хэм бэлээ. Хаана харлаа гэд тэгээд айгуу шохоорхож бас тэр үед бол надад дурсан юм шиг. Тиймэрхүү үйл болсон байдгийг. Би бол дуулж яханд дурлсан. Манай хоёр ч одоо хэдэн хүүхэдтэй лээ? Бид хоёр охинтой. Хоёр охинтой ханилаад одоо хичнээн жил болж байна. Одоо 10 жил болсон тий. Тий, танилцаад 10 жил болсон. 15 оноос эхлээд 11 жил болж байгаа шүү дээ. Энэ хослон дуулъя гэдэг зүйлийг ер нь хэн анх санаачилсан юм бэ? Хоёлаа ер нь ингэ дуулъя гэдэг санааг хэн гаргасан бэ? Хамгийн анх бид нэг захиалганы дуу дуулж исэн. Тэгээд дараа бид танилцчаад нэг удааг байсан юм аа. Тэгсэн чинь дараа нэг манай багш нэг дуу бид хоёрыг дуулаач гинэ. Бид хоёрыг ч гээгүй. Намайг нэг
ангийнхаа хөвгтэй ч юм уу нэг залуутай дуулаач гинэ гэд. Тэгээ надад анх санал тавьж ирсэн. Тэгээ тэр цаг мөчөөс дуулж гисэн байна тий. Тэрнээс хойш дандаа хамтуулаагүй. Сая яг нэг 2 жилийн өмнөөс яг хамтдаа уран бүтээл ярьчимтэй гээд тэр үедээ тэр дуугаа дуулаа тэгээд ер нь завсралцсан байсан гэсэн. Тий хамгийн анх тэгж дуулаад тэгээд соло уран бүтээл хийжгаад би чинь нөгөө дүүрийн мэргэжлэр төгссөн. Дүүрийн театрт ажилладаг байжгаад. Тэгэл ер нь 2 жилийн өмнөөс л хамтдаа контент хийгээд хамтдаа дуулаад хэлсэн дээ. Манай хоёрын хамгийн анхны болзоо яг албан ёсоор яг хизээсэн тухайн үеийн одоо инээдтэй ч юм уу хөгжилтөө ч юм уу сэтгэл тод үдэлцээ одоо тэр нандин дурсамж те тэр зүйлээсээ хаалцаач эпэгээс эхэлсэн дээр баг тэрхтээ өнөө хамгийн анхны болзоо. Санахгүй байна уу? Санахгүй байна. Юу лээ. Хизээч бод үзээгүй. Би ч юмас араас нь нилээн залгсан мессеж ütсэн эхлээд бас тэгэл хаяа нэг те хаяа нэг мессеж үчин хаяа мессеж үчихгүй те тэгж жаад яг анх уулзаад битэр яг гадаа гэрийнх нь гадаа уулзаад бүр үүр цайтал ингэж юм ярьж сууж исэн тэр л ерөөсөө миний санаас гардаггүй нэг мэдсэн чинь л үүр цайцсан өглөө болж ш тэгэл тий маш удаан л ярьж исэн ярилцж исэн да ерөөсөө нөгөө юу л юм бэлээ нэг юм хоёр биндээ ингээд таалагдаж татагдах чинь ерөөсөө нөгөө ярих юм нундраад дуусахгүй би энийг илүү таньж мэдэх тэмүүлэл тэгээд ерөөсөө нөгөө салж хатчих чадахгүй тэгээ бүх юм их олон юм юм ижлэхэн төстэй санагдаад тэгэж айгүй юм ярьдаг гэсэн тий чи тийм юм тэгээр тэгж их татагдчихсан байна чи тийм өнгөн дуртай юу бол би ч гэсэн тийм шүү дээ чи тийм хоолн дуртай би ч гэсэн адилхан гэж ижил төстэй зүйлс их олон санаалийн хувьд л ерөөсөө юм зүрхний их цөөхөн ч гэж баг юм зүрдэг тий айгүй амар байдаг ш нэг хувцсны сонголт одоо юу гэдгийг бүх сонголтын дээр яг л адилхныг заана чи алиг нүгэл тэрийг мүлээ би яг тэрийг бодож ирсэн юм аа гэл тий шинэ байранд ороо гэрээ тогтчлоход амар мэдэрчсэн яг л надад энэ тавилга таалагдчих нэ нөгөө надад яг таалагдчих яг энэ айгүй яг тийм байна гэд яг л тийм байдаг тэгээд юм аа тийм тэрэн дээр мэдэрчсэн тий тэгээд хамгийн их танилцахад ер нь цаг хугацааны баримжаагүй тийм болчдөг юм билээ л дээ хизээ уулзлаа одоо юу гэдгийг уулзаад удацсан мөртлөө нь бол ямар ч тийм баримжиг болчихсон бэл. Тэгэж тэгж хүчтэй дурлаад хажууд нь л байгаад байвал тэр чинь бас гоё аз жаргалаад зэрэглээ шиг амьдралын харга гэдэг шиг. Анхны одоо хүүхдтэй болох тэр мэдрэмж ямар байсан? Би яаж хүлээж авч байсан бэ дээрээ? Элбэг зээч өвс хүүхдтэй амар хайртай. Нөгөө нэг ихээс цогөлээ. Доороо ганцхан эрэхтэй дээ. Тэгээд дүүн бүр 18 дүү байхгүй юу. Тэгээд хүүхдэд амар хайртай битэрч угс бүүн баяр болол аавж болцоожсэн. Анх яг жирэмсэн болсноо яаж хэлж ирсэн бэ? Хүмүүс нэг сонио хайрцаг марцганд хийн, зарим нь уйлуулж байгаад хэлж мэлээ, зарим нь баярлуулаад янз бүрийн аргаар л тийм сошиал контентууд хүртэл явж идэг штеп. Хүн болгоных л өөр идэг байх л та. Яаж хэлж ирсэн санаж байна? Яла. Тэр юмсээ санахгүй би. Сан. Гэтэ амар л гоё санагдчихсэн. Хөөх би ч тэгэл уйлал. Манай ч бас төрхтөө нилийн хэцүү төрсөө. Нилийн өвдөж төрсөн. Тэгэл нэг ихний лагаст хамгийн том 18 онд. Би ч дөнгөж оюутан. Би ч нэг төгсөхдөө их нэртэй хүүхэдтэй ажилтай болоод төгссөн байхгүй юу? Оо ямар азаа тий. Яг намайг оюутан байхдаа би дөрийн театрт дуучнаар ороод тэгэл яг төгсгийнхөө хонхны баяраар ромбо авах гээд өглөө жаахан хоцроод яагаад хоцорсон бэ гэхээр их нэлхс руу энэ хоёр луга эмнэлгээс гарч байгаа юм чинь тэгэл гэрлүү хөргөж өгчөөд буцаагаад суйс руу гүйж очиод ромбо зүжсэн. Маш тэр бол өстой хүн болгоны амьдрал тохиогоод байдгүй тийм дурсамж үйл явдал авцсан нөгөө автобусанд ангийнхнаараа суугаа явдсан шүү дээ. Тэнгүүтэл би автобус шууд оронгуудаа л манайхаа найс наа болсон гэж нөрлөөл. Манайх бөө баяр үргээгээл. Ямар гоё. Тийм гоё хүүхдтэй болох үнэхээр гоё мэдрэмж юм лээ. Дараагийн хувьд анх жирэмсэн болсноо мэдээд яг ямар мэдрэмж төрж исэн зарим эмэгтэйчүүдийн хувьд айдаг, зарим нь баярлдаг гэх мэтчлэн олон янзын тийм реакшн үзүүлдэг штеп. Би яг нөгөө төлөвлөж исэн. Ерөөсөө
төгссөн байсан. Би ч яг төгсөө жил болжсэн. Тэгээд яг 25 хүржээж заавал төрнө гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгэл яг 25-ныхаа жил яг охин хүүхэдтэй болсноо мэдээд тэгээ ерөөсөө тийм яг л тийштэй гэл яг болох юм болдгоор болж Ямар төлөвлөгөөний дагуу. Тэр чи одоо ямар Тэрж 25 настай хахта яг төрнө гэж зориг багтыг таарсан байна тий. Тий. Энэ бас Айгу магадгүй азтай хувь тохиолдол. тавилан байж магадгүй тий. Тий. Би таарын нэрнээс эхлээ бодож байгаа байхгүй юу? Нэрний хувьд хүртэл яг ингээд нэг юм хэлэхэд бас нэг юм хэл ярианы бас чадвар шаардсан. Тэгсэн ирнэ. Өсөвсгтэй. Тийм. Тэгсэн ирнэ гэр бүлийн хоёр хоосаагаад идэг тий. Адилхан мэрэгжилтэй байгаад идэг. Уран бүтээлч хүмүүс одоо нэг гэр бүл байх тий. Энэ зүйлийг одоо давуу тал нь яг юунд идэм бэ? Бас нөгөө талаар бас сөрөг тал нь гэх юм одоо гэр бүлийн нэг хүмүүс ингээл хоёулаа хамтны газар явхаар одоо ар гэр үр хүүхдтэй асуудлууд яригддаг тий. Энэ асуудлуудаа ер нь яаж шийддэг вэ? Тий. Одоо гэтээ сөрөг талаас илүү давуу тал нь амар их. Нэг хамгийн түрүүнд ойлгодог. За тэгээд нэгнийхээ хамгийн үнэнч тийм туслах, хамтрагч тийм ээ. Одоо бид тэр чинь эхнэр нөхөр гэж байгаа боловч шууд гараал ажил дээр гарангуул шууд ажлын хамтрагчч болж байгаа. Тэгэл нэгэндээ шаардлага тавина. Эргээд нөгөө сөрөг гэх юм бол яг хуу нөгөө өөр хүүхэд маань жаахан аав ээж нь хоёулаа гараа авчиж байгаа учраас хоёулахнаа үлдэнэ. Хүүхдүүдийн хий хардв. Манай ээж. Имэн хардаг. Тэгээд яг үнэн тийм хүүхдүүд л жоохон орхидох гээд байхаас биш. Яг нөгөө нэг ажлын талбар дээр бүтээмж бол 200 дахин илүү 2 хүн зэрэг зүтгэж байгаа учраас айгу урамтай л идэг да. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар бидэнтэй оолцаач. Сүүлдээ маш олон гоё дуунуудыг хийсэн байсан. Би бас өчигдөрхөн сонссон. Тий. Би тэр хамгийн сүүлд одоо нэг цацагтаад нэг 10-аад ланж юм да. Би чамд хайртай гээд сайхан уран бүтээл гаргасан байгаа. Тэр нь болохоор би чамд хайртай киноны хилээ айз. Тий, тэрийг одоо дууны уран бүтээл болгож хийсэн байгаа. Энэ аялгау маань Жанцан наруугаа хөгжим. Тэгээд одоо энэ жил бүр санаанд 40 жилийнх нь ой тохиолдож байгаа тийм уран бүтээл болж таарсан. Тэгээд бид чинь Жанцан наруугаас жилийн өмнө 2 жилийн өмнө зөвшөөрлөг авсан тий. Тэгээ нэг өдөр зориг гаргаа залгалаа. Танилтаа би бас өвөнд уулж л байсан. Тэгээд сайн маань одоо таны хилийн айцыг одоо шүлэгтэй болгоод дууны уран бүтээл болгож хийж болох уу гэдгийгсэн чинь. За тэгээ ойлгохтойгоо шиг юм хийгэрэй гэсэн. Тэгээд тэр чи өөстө бөөн баяр. Тэгээд яруу найрагч хаагаал бичгэнсэн. Тэгээд за одоо тэр том хүний аян дээр ч одоо сайн хүнээр бичүүлэхгүй болохгүй гэд. Тэгсэн чинь нэг өглөө яг сошиал дээр яг фейсбુક дээр нөгөө болор эрдэнэ гэдэг яруу найрагч маань Солонгост амьдардаг их олон мундаг дуу зохиосон яруу найрагч байдаг. Тэгээд айгүй сайхан хоолойтой дууч явах юм а гэд миний чанамн эрдэнэ дуун дээр видео илүүлээ тавьчихсан. Тэгээд баярлалаа сайн байна уу та гэд ороод асуусан чинь харин чиний дуу ингээд таалагддаг гэдэг яриа болцоогоод тэгээд та битээр яг юм хилийн айц дээр дууны уран бүтээл болох гэж байгаа маа та шүлэг зохиож өгч болох уу гэсэн чинь хүү ямар сони юм бэ өстө төөрөг тавилан гэж байд юм байна. Би болохоор би чамд хайртай 2 киноны зохиолыг бичсэн юм аа гэд тэгсэн. Тэгээд тийм үү гэ бид хэд чинь дуугаа яг сайхан жилийн өмнө захиалуулаад энэ жил яг бүрийн хэмжээгээр уран бүтээл болж гарсан. 2 жилийн бараг төгтөө дөө шүү дээ. Би тэр одоо хамгийн удаан бүтсэн уран бүтээл. Тэгээд бас одоо яг дуугаа хүмүүнд хүртэл болгоод хамгийн их одоо хүлээж идэг зүйл бол хүмүүс сонсох нь уу, тоох нь уу, ойшоох нь уу гэдэг айгүй том хүлээлттэйсэн. Их ам сайтай байгаа. Тэгээд Жанцан наруугаа өөрөө бас сонсоод хөөрхөнлөө болж ил байна. Амжилт хүсье гэдгсэн. Тэгэл ер нь бол тэр доо маань айгүй сайхан ингээд явж байгаад бас маш их баяртай л. Одоо ол зам ихтэй явж байна. Гайхалтай. Клипжүүлсэн байсан уу? Тий, клипжүүлсэн. Урсжилсан. Өөрхөн хойлоо хөтөлцөө гараад ирсэн мөн үү? Тий. Яг харсан. Хайр, уран бүтээл хоёрын аль нь альныгаа нөхдөг гэж боддог. Нэгээд нөхөө юм да. Тэгэхээр хайрыгаа одоо юу гэдгийг уран бүтээл нь улам их гоё хөглөж өгдөг юм болоо. Тий. Тэгэж бодож байна би бол. Хайр бол яхаа ингээд нөгөө ерөнхий сэдв
одоо ингээл бодит амьдралаар ингээд бид нар янз бүрээр мэдэрч яадаг те. Тэрийг уран бүтээлээр ингэж одоо ард түмэндээ ингэж бүтээж өгдөг. Одоо ийм нэг холбоостой нэг ийм эрэх холбоотой л ийм гүүрэлсэн зүйл байгаад байгаа байхгүй юу? Уран бүтээл бол ерөөсөө нэг үнэр дуу хоёр яг тухайынхаа дурсамжтай үлдчихдэг гэдэг чтэй. Тэгэхээр нөгөө тэр үед мэдэрчсэн хайрыг уран бүтээлээс мэдрэх боломжтой ч юм уу. Ийм салшгүй маш гоё холбоотой. Тийм бас их гоё асуулт шүү нэрээ. Хайр уран бүтээл. Яг л одоо бид хоёр уран бүтээлтэй маш их хайртай. Яг л бүх зүйлээ, бүх сэтгэлээ яг тэр хайраа уран бүтээлдээ зориулаад тэгээд тэр уран бүтээлээрээ буцаагаад өөрсдийнхөө гэр бүлийн өөрсдийнхөө хайрыг хөглж явж байгаа. Яг л ийм хүмүүс. Гоё асуулт байна, баярлалаа. Маш гоё хариулт өглөө. Дуучин байхын аз жаргал нь яг юунд орж ийн? Хоёулаа хамтдаа хосороо тайзан дээр гараад дуулах, үзэгчдийн хүлээж авах те тэр мэдрэмж ер нь яг ямар байд юм бэ? Би өөрөө нөгөө дуучин биш болохоор тайраас бас урлагийн хүн, дуучин хүн орж байгаах мэдмээр байгаа байхгүй. Хосороо дуулдаг бас их гоё давуу талууд байна. Хаяа битэр ч одоо юу гэдгийг сайнлж муудах юм зөндөө гарна шүү дээ. Тэгэл нэлээд муудцсан ч юм уу гэж жоох ингээд нэг нэгэндээ төнцөн явжгаад яг ингээд тайзан дээр гарангуутай амар гоё нэг рүү хараад ингээд гоё аз жаргалтайгаар дууга мэдээж гоё дуулна шүү дээ. Тэнгүүдээ тайзнаас буугаад буцаад эвлэрчдэг. Ямар хөөрхөн юм. Тэр нь амар гоё надаа гоё санагддаг тий. Хэвийн болчдөг. Би бүр анх удаа сонлоо. Тэгдэм бэ тий. Тэгэл муудалцчаал мэдээж дуулахынхаа өмнө бол ингээд жоохон нэг нэгэндээ төнцсөн байжгаал гараал өөстэй нэг рүү гоё хараад дуулаад. Ямар хөөрхөн юм бэ. Амар түшигтэй. Ганцаараа хүн чинь бас ингээд тайз дүүргэж эзэгэнж дуулах ч айгу хүнд штэ бас нилээ их ур чадвар шаардна. Хантай болохоор ингээд амар гоё ингээд дүүрэн хүлээж авдаг хүмүүс. Тэгээ маш тийм гоё. Тэр найтайхан шүү. Тэр найтайхан шүү. Дараагаас одоо ханых нь тий хамтран дуулаачийнх нь ямар зүйл нь таалагддаг вэ? Ямар зүйлийг нь хүндэлж авдаг вэ? Манай хүн чинь маш сайн театр. Одоо театр, баритон, бас гэд эрэгтэй хоолой чинь 3 төрөл байгаа шин. Тэрнээс одоо хамгийн нарийнхан хоолой эрэгтэй хоолой гэсэн үг. Тэгээ Монголд бол юм театр хоолой чин цөөхөн тэгээ театр хоолойтой хүн яг энэ хоолойгоо бас их гоё авч явах чинь бас их одоо ур чадвар шаарддаг. Яг л амар хуурай, сэрүүн, уур амьсгалтай. Тэгээ маш сайн театр гэж би боддог. Дотроо л их чадварлаг дуучин гэж хүндэлдэг. Тэгээ бид хоёр бол яг одоо хосороо дуулахад бол манай хүн их дээд өнгөөр дуулдаг. Тэгээ тэнгуут яг тэр өнгөөр нь дуулахад тэгэхээр би хүрэхгүй жишээний. Тэгээд би яг өнгөндөө дуулахаар манай хүн доошоо хүрэхгүй жишээ. Яг ийм бас амар юм таардаг хоолойны өнгөнүүдтэй биш л те. Гэхдээ болгож одоо уран бүтээл хийх нь одоо бүр их хөдөлмөр шаарддаг те. Тэгээд бас нэлээд уран бүтээл одоо ингээд цогтой хийсэн. Миний хувьд бол одоо маш их тийм сайн дуучин гэж бодож авдаг шин. Дуучны хувьд. Тэгэл болоо. Таны хувьд хайртай хүний хувьд таны хувьд бол ерөөсөө л маань нутгийн уур шиг штэ. Би ч гоолтай. Их том юм сүрлэг уулан дунд өссөн, төрсөн. Тэгээд их сайхан түшигтэй, нуруутай, альваад тайван. Тэгээд тэрнийхээ хүчинд бас ийм удаан хамт байгаа. Баярлалаа. За, эпигийн хувьд. Миний хувьд тэгэл яг л манай нутаг усны онон гол шиг шүү дээ. Тий одоо бас нэг амар нэг настай хүмүүс болсон юм шиг олон жил болчлоо гэж яг ярихчихсан. Манай хүний хувьд бол нэрэл би Хинтээ аймгийн Баянхадрах сумынх. Тэгээ яг манай сумаар болохоор онон гол урсдаг. Онон гол бол мэдээж Чингис хаантай холбоотой, нууц товчоотой холбоотой тийм ээ. Тэгэхээр манай хүн бол үнэхээр нэрэл урсгал ус шиг их гоё амар зөөлхөн сэтгэлтэй. Хүнийг юусоо ингээл ивэлээл хайрлал юу ч таарсан иви гэж. Өөр нэмэг нөө. Тий өөр нэмэг баг нэг зүгээр ийм амьгүй бит байдгийн шүү дээ. Тим имийг харангуйтай хүртэл иви ч гэж байгаа шиг баг тий. Яг тийм юм багхгүй юу. Амар тийм өрөвч зөөлөн. Тэгэл яг миний бол миний одоо бүх цаг үед л яг хажууд байж байгаа юм дээ. Нэг сайн ингээд
нүднлөө нулимс бүрхий тийш. Дараа хэр амархан уйлдаг вэ? Тэрэ амар зөөлхөн учраас шууд бараг уйлах гэж байгаа л одоо. Би харж чадахгүй байж. Одоо нэг хүний л амьдрал гэдэг шиг муудалцах сайн дах зүйл одоо хүн болгоно л байдаг баг. Ер нь тэгээ муудалцах үед дараа ер нь ямар акшн гаргах уу? Эрэгтэй хүний хувьд ер нь яаж аргадаг вэ? Тийм. Манай хүн чинь зүгээр л дуугаар орчдөг. Ерөөс ярихгүй. Аха. Би чинь яач вэ ч юу ярил л да, ярилцъя л да гэж тийм. Би ч нэг бас муудалцчаад тосууд бас ярилцахгүй тэр жигт нэг үлдээчих юм бэл ингээд бухшаад юм ингээд дарагдчихдаг штэ олон давхар болоод гэдэг шиг. Айлуулах ярилцаад тэрийг ойлголцохыг хичээдэг байхгүй юу. Тэгэл би чи араас нь дагаа явчих штэ. Ерөөсөө юу ч ярихгүй ингээл эдэн дэше яваад л би араас нь дагаа яач вэ арай яа ярилцъя л да гэл. Тэг хит хоног тэгж дугаар ах уу? Бас гайгүй. Дээдл нь ерөнхий тонох уу? Нэг сар мар дугаар. Айгүй сар л болд нь шүү дээ. Худлаа чинь тий. Сар мар болохгүй. Ер нь яаж уурлах шалтгаан л да. Ер нь л дугаалч тийм бай. Бас тэр нь бас амар. Гэтэ тэгээд тий штэ нэрээ. Тий нэрээ сэтгэл гомдох янз бүрийн мухаа үг хэлж байхаар тий. Тэгээд нэлийн тавьжирсны хар дээр нь одоо үл ярилцээд өгөхээр тэгэл ярилцсан да. Тэр яг нэр яг ярилцаад бүх юм ойлголцдээ шүү. Тэгтээ сүүлийн нэг жил бараг ингээд нөгөө муудалц дууга хурааж амжихгүй нөгөө амьдрал амирыг өрнөөд яалчгүй ярьчаад байгаа хгүй би. Жохон гүрээ гүрээж амжихгүй байгаа юм аа. Бас ухаанаа би бас олоод байгаа. Тийм. Би хоол хэр гэдэг вэ? Тэрийг энжин дээр л мэдчихэж байгаа. Хоол сайн хөө. Хоол хийг удаж бараг жил болж байна. Тэгээ хоол хийх бол би дуртай. Ер нь хоол хийх бол дуртай шүү. Дараа ямар хоолн дуртай вэ? Дараа 2 дугаар хоолн дуртай. Би 1 дугаар хоолн дуртай. Тий. 2 дугаар хоол. Гурилтай гулааш дуртай. Тийм комбинац одоо хоолоо яг хоёлаа таалагдсан хоолоо яаж ингэж тохируулж хийх үү? Тогооч хүний хувьд. Тий. Дараа бүр тэгдэж шүү дээ. Би шүлтэй хоолн дуртай болохоор 2 хоол эзэмчихдээ шүү дээ. Яг завтай үедээ. Дуртай хоол хийсэн. Ямар гоё. Заримдаа би болохоор хоол хийхдээ бол тэгээд хуурах хийхдээ жоохон тийм нэлцгай дуу хуурах хийгээл тэгэл тааруулчихдаг шүү дээ. Манай хүний нэр нэг амар хөөрхөн юу байдаг шүү дээ. Би тэрийг бас ярихаараа үйлчих гэдэг. За. Юу гэхээр болол би чинь бас зөндөө ажилтай тийм ээ амьдралаа болгочих гал залуу хүмүүс чинь ингээл зүтгэн. Тэгэж байгаа би чинь нэлээд оройтож орж ирнэ ажилтай үедээ. Тэгээ гэрлүүг ороод ирэнгүүт нэг тийм аягны ёроолт нь нэг тийм хатцсан ёроолоор нэг юм хоол моол тий цайны үлдэглэн ингээл байж идэг гэсэн мөхгүй ширээн дээр тавьсан. Тэгэл би ч орой орж ирэнгүүт л өө манай хоёр үлдээсэн юм байна да. Идэж гүцгээг үлдээчихгээл. Тэгэл тэрийг хамж идчихэл тэгэл яваад гэсэн. За. Тэгэл ахаад нэг орой ороод ирсэн чи байж гин. Тэгэл би гинт болцсохгүй энэ одоо. Яагаад ингэж байгаад яг миний хаяганд. Тэгсэн чинь амар хөөрхөн цайныхаа дижиг үлдээгээд идэв гэсэн юм билий. Цайныхаа хоолныхоо дижиг бас үлдээгээд цайныхаа дижиг үлдээгээд ер нь хөдөө би 1-2 хоногоор явсан ч нөгөөх нь аяган дотор ингэ байж идэг. Тэнгүүтэл миний бүр ингээл амар хайр хүрээл нэг баг нулимс цэлгэнж билээ. Ямар хөөрхөн юм бэ тий. Тэрийг амар бодох дуртай би дотроо. Одоо эбигийн ярьж байгаа сонсоход хөдөө явсаа хойгорн гэр эзгүрээд дараа сангалцдаг байхan байна хайртай хүн өгүүлээд тий. Бага юм шиг мэдрэмж өгдөг болохоор магадгүй хоолныхоо дээжийг тавьдаг гэж магадгүй. Эбигийн хувьд ямар үед их хвчлэн яг дараагийн тухай бодогддог вэ? Одоо ингээд гинт байж агаад ч юм уу за хоол үед бол мэдээж ойлгомжтой олчлаа штэ сая. Аа. Тий. Ингээд өдөр тутамдаа явж агаад яг ямар үед гинт ингээд бодох үед ингээ хайр бас хүрдэг вэ? Тий. Сүүлийн үед бол би нэг контент хийгээл нөгөө байнгын пост хийхдээ ингээд крилэр ингээд заримдаа ингээд бичгтээ алдах тохиолдол байдаг. Тэгвэл редактор хэлдэг байхгүй. Үе редактор бас их үү? Үгсгийн алдаа шалгалт. Үгсгийн алдаа байг шалгалт байхгүй. Машин мэр тальж бичиж. Алийг шалгаадахтай буруу чич зөв бичиж үгээл. Тэр шиг л одоо сүүлийн баг л тэгж л салгалцаад байгаа да. Асуумар байхгүй харна. Нэр амьдралын одоо яг тийм юунд болохоор би ихтэй яг аль болох дарааг ингээл гадуур дотор
гарахт ч юм уу, найз нөхдөйгөө уулзах ч юм уу те. Бас нэг араас нь ингээд байнгын залгаал, байнгын ingээж тгээж ирж гинүү, барьж гинүү гэдэг амар бас тийм дургу. Тэхгүй байхыг бас хичээдэг. Тэг аль болох хоёр охин амар яг өөрөө хараал те. Бүх юм өөрөө хийгээл тэг эрэхтэн бас гоё гэр цэвэрхэн байгаасаа гээл гэрээ бас ингээл амьдаа цэвэрлээ. Нэг тиймэрхүү байдлаар бас араас нөх амар шаргууцалтаад байхыг хүсдэг юм уу? Дараа тэр үйлдэл нь одоо хэр их сэтгэл ханамжтай. Эргүүлээд одоо эпиг гарах үед яаж ханддаг вэ? Би чи нас жаргалдаа ташуурна шүү дээ. Араас залахгүй малахгүй. Тэгээ амар хэрэгцээтэй хүн биш юм шиг бас мэдрэмж авч чамаа гэж бас тэгдэг байлаа. Тэгээ одоо сүлд бодох нэ гүйл юм бэлээ л дээ. Ер нь айгуу тийм амгалан явж байгаа маань их жаргал юм байна гэж ухаарсан би. Тэгээ ер нь одоо нэг бүхэл зүйлийг хамт хийж байгаа. Нэг мэрэгчлээ учраас игэл хаач явсан тэгэл ер нь нэг өгүүлдэгчтэй юм бэл. Ерөөсөө л бүх газар л өгүүлдэгчтэй юм бэл. Одоо бид гурийн яриаг магадгүй залуу хосууд ч юм уу хоорондоо муудалцсан хосууд сонсож байхыг үүсэхгүй. Тэгэхээр хосуудын хувьд харилцааг те удаан үргэлжлүүлэхийн тулд одоо ямар зүйлүүд ер нь хүнээс шаардагдж идэг юм шиг санагддаг вэ? Эпигийн хувьд. Миний хувьд ерөөсөө л мэдээж муудах сайндах юм хос болгон байгаа тий. Хамгийн гол нь яг юунаас болоод муудчихв. Тэгээд муудсан асуудлаа ярилцах хэрэгтэй. Ярилцаад үр дүнд хүрэх хэрэгтэй. Үр дүн нь ерөөсөө хүрэхгүйгээр ингээд орхиж болохгүй. Тэгэх юм бол ингээд нөгөөдөг чинь удаан явсараад ахаад муудалцах сэдв болж гарч ирнэ. За дээрэс нь нэг нэгэндээ уулт үнэхээр нэгнийх нь буруу гэдгээ мэдсэн бол нөгөө буруугаа мэдрээд зөрүүдлэхгүйгээр бас буцаагаад уучлах гочих хэрэгтэй. Тэгэл юм бол цаашдаа ингээл сайхан. Гэтэ яг муудалцахдаа бас чин сэтгэлээсээ бас ингэж муудалцаж болохгүй. Дараагийн хувьд одоо манай Монгол эмэгтэйчүүд чинь бас их уучлалгүй хэрэгтэй хүний өмнө хүлээж өгөх тийм зүйл бас бага юм шиг санагдаад идэх хэвгүй юу. Одоо яагаад ч тийм ээ одоо ихтэй язгууртаа хатаа угсаад хэмсэг заяа. Дараагийн хувьд хэр болт хийдэг вэ эмэгтэй хүний хувьд? Болт хийдэгтэй. Хийлгүй яах вэ? Хийштэй. Үнэхээр буруу байвал буулт хийж одоо буруугаа яах хэрэгтэй. Тэгвэл хөрхий нөгөө эргэтэй л болохоор уйлж болохгүй гэдэг шиг эргэтэй хүн болгоны буруу биш штэ. Тэгээд ерөөсөө тэгж ядагдаад байдیں۔ Хосууд ингээл муудалцаал хэрвээ үнэхээр нэгнийг ойлгохгүй байх юм бол зүгээр нэгнийхээ оронд өөрийгөө тавиад үзчих хэрэгтэй байхгүй юу? Би өөрийнхөө ингээд оронд нь тавьж үзээд хэрвээ надад нэрээ ингээд хэлсэн бол би яах вэ? Надад ийм зүйл тохиолдсон бол би яаж хүлээж авах вэ? Ямар юу гаргах вэ? Тэгээд үзэнгүүт хэний буруу байсан, хэний зөв байсан ингээ ялгараад сайхан устас шиг гараад тэрнийхээр сайхан буулт хийх үедээ буултаа гэж авчих. Ерөөсөө товчхондоо амархан бах нь шүү дээ тий. Буулт хийлээгээд нэг тийм бидний одоо эрхэмсэг байдал нэгт оршлохгүй манайхаа. Манай чинь бас сайн буулт тий шүү. Тэгээд ер нь нөгөө дууга хураадаг нь бодоол явдаг юм шиг л хэнийг нь буруу вэ, хэнийг нь зөв бэ гэдэг. Тэгээ бодож байгаа л тэгэл яг хэлнэ шүү дээ. Амьдрал дээр ер нь хөвгчлөлтэй зүйлс хэр их тохиолддог вэ? Тохиолдсон шүү дээ. Бүр тайзан дээр тохиолдсон шүү дээ. Тохиолдолгүй. За би бүр тайзан дээр за хаяа бүр ингээд яг нэг чохоо ингээд нэг юм сони ингээд юм паникт орчгоор шууд ингээд таг гэд амар их дуулдаг, баг өдөр болгон дуулдаг дууныхаа үгэн мартчихдаг. Ямар үед тэгж паникт орох вэ? Тэгээд нэг юм гинт нэг юм жоохон сандрал мэдрэхээр шууд тарих шууд ингээд унтарчдаг. Бүр таг гэж бүр ямар ч ор сургаггүй үгээ мартнаа. Амар за. Тэгээд ай эхэлсэн тий. Явж штэ. Тэгээд дуусахгүй. Дуулна штэ. Дуусахгүй. Тэгээд зохиогоо дуусчихгүй. Яаж орж ирд юм бэ? Үг нь яг яаж орж ирд юм бэ? Сүүлд яалаа. Сүүлд нэг юм дээр яг дуулах гээд яг дуулж явах тавьш л тий. Дуулах гээд өнгөц саяхан штэ нэг өчигдөр хүмүүс энэ баг сар өдрөөлгөн дуулсан дуугаа за. Дуулах гээд зогсчихсэн чинь манай хүн уцаа ингэ чихэн дээр барьсан зогсож байна. Тэг ингээд яаж хаюулж байгааг харсан чинь нөгөө өдөр болгон дуулдаг хайрын мүжигээ дуугаа сонссон YouTube-ээс сонссон яасан юу вэ гэсэн чинь зүгээр гээд яасан чинь 3 дахь мөр нь орж ирэх. Үгээ марцсан юм шиг лээ. Тэг энэ жоохон гэхдээ юм насны зөрүүтэй холбоотох хэбирс тэгдэггүй. Юу насны зөрүү. Гэтэ битэр юм насны зөрүү тарагддаг. Гүү ипэ ах уугүй юу?
Наад чи яах вэ? Чацсан юм уу? Яриад яах вэ? Наадах яриад яах вэ? Илбүзээ энийг яриад байхгүй айгу. Илбүзээ би эмзэгсэд үү. Би илбүзээс хоёр их чахгүй юу? Хоёр би ихчлахгүй да. Тэгээд айгу манай хоёр охин бас амар асууж юмсаад тэрийг тэгээд бас аргалаа тайлбарлсан маа. Нэг мэдсэн чи манай хоёр охин бас аав ээжээс хоёр дүү юм бэлээ энэ төр гэсэн ярьцсан юм чи. За. Үгүй ш тийм нөхөө юу яриад миний хоёр охин эсрэгээр нь яриад байна. Аав нь ээжээс нь хоёр ах байхгүй гэсэн чи. Тийм үү гэдэг. Тэгээ одоо яг асуух болгондоо аав та ээжээс хоёр ихч ах те гэдэг юм чи. Тайлбарлаад хэлсэн. Бас миний эсрэгээр нь болгоолцсон шүү дээ. Тэгвэл энэ тэнд нөгөө бас манай хоёр охин ч амар тийм яриа. Амар хөргөн сэргэлэн. Тэгэл бас гэрэл нууцвал гэрээс гараал алдсан шүү дээ. Тэгээд найз нөхдүүд нь тэр ирэх юм бол аюул яриад явж гин. Тэнгүүт нь би аав нь ах шүү гэдээ ойлголцсон. Одоо ингээд хөх тэнгэр радиог үзэж байгаа бүхэн мэдчихлээ. Тэс зүрэг нөө. Гэтэ би энэ дээр эмзгэлдэггүй шүү дээ хоёр их байгаа. Би тэгтээ ах бах дуртай юм шүү. Дуртай. Тийм байх тий. Явах яа бас. Иймэрхүү сантай байна да. Шин цомог гаргасан гэсэн шин цомгийнхаа талаар гурлаа ярилцъя. Тий, цомог маань болохоор 15 дуутай. За тэгээд хамтдаа дуулсан уран бүтээлүүд, соло уран бүтээлүүд, тэгээд нутаг усныхаа бас сайхан дуунуудыг оруулсан. Сайхан цомог. Дөнгөж сайхан хүрэлцэн ирсэн байгаа. Оо, тийм үү. Зүү зэрэглээ шиг амьдралын харгуу тийм үз чи 20 гаруй дутаалцсан тий. Тэгээд тэнчэнээс ингээд шигч түүж агаад хамгийн гоё гэсэн 15 дугаараа цомгоо гаргасан. Тэгээ цомгоос айгу гоё мэдрэмж өгд юм байна. Бид хоёр чинь бас цомог момгоо гаргана гэж бас бодоогүй өөрсдөө болоогүй л гэж чамлал яваад байдаг гэсэн чинь. Одоо удахгүй тоглолтоос их чаа тий. Тий. Нэрээ сониос тоглолт явж байгаа. Хэдэн хаана болох вэ? 1 сарын 28-нд бүхэн өргөнд болно. Би чамд хайртай нэртэй гэж. Ямар гоё нэртэй. Цомгоо бас би чамд хайртай гэж нэрлсэн. Бас нөгөө уран бүтээл маань би чамд хайртай. Тоглолтоо бас би чамд хайртай гэж нэрлсэн байна. Мэдээж би янжинд хайртай юм чинь би чамд хайртай л гэж нэрлэе гэж бодсон. Монгол Брюсний тоогоор амлсан энэ. Сошиал бас нэлээд идэвхтэй харагддаг тий. Ибэ дарья гэд сошиал суугатаа 120 мянга бүр дагаа явцсан баг 130 40 мянга олж авах шиг харагдсан. Их хөгжилтэй олон төрлийн рилсүүд ингээ хийдэг. Рилсүүдийнхаа санааг ер нь хаанаас авдаг вэ? Яг бодит ингээ хийдэг өө? Эсвэл бас гадны рилс санаа авдаг уу? Тий, холимог бас гадны сайхан явсан хөрхөн хөгжилтэй юмнуудыг бас Монгол руугаа хөрвүүлнэ. За тэгээд мэдээж дээр нь буулгана. Дээрээс нь нөгөө яг амьдрал дээр хосууд тохиолдож байгаа юмнуудыг яг ярьж явж ирсэн л хоёул энийг хийчихв, нүгэрээр хийчихв. Тэгээ тэгэл хийдэг тий. Хамгийн сайн үзэлт авсан тийм яг бодит амьдралаас тулгуурлаж хийсэн тийм рил ямар зүйтэй байгаа. Бид хоёр гэхдээ нэг юм зориг байдаг. Нийгэмд нэг юм гоё эерэг мессеж өгөх юмсан, хосуудтай амар гоё нэг гоё хайрлж болдгийг гоё юм санаа өгөх юмсан гэсэн зоригтойгоор хийдэг. Тэрнээс ямар нэг юм ашиг сонирхлын төлөө биш. Яг гоё ингээд нэг гоё хайрлаарай л гэсэн мессеж өгөх зоригтойгоор тийм бичлэгнүүд хийдэг. Тэгээд нэг хажуугаар нь уран бүтээлээ хийхийнхаа зэрэгцээ их гоё айгуу дуртай. Social контент бүтээх. Рил хийхэд чинь бид тээр анх нөгөө рил хийж эхлээл бүр муудад төгсөн шүү дээ. Рил хийхдээ нөгөө хөгжлөөс олон тохиолдсон тий. Бид тээр чинь яг дуучин болохоос биш яг тийм жүжигчд мэрэгжлийн юм биш. Тэгээл ингээл бичлэгээ 1000 ерөөсөө нэг 2-3 минутын юм хийх гэжл ерөөсөө баахан давтаж байгаа юм чи. Зүйлдээ муудан сайдан. Яг нэг юм зорилтод видеонууд дээрэл тэгин тэрнээс чи ингээ үедээ хоёлын нэр ингээд яачуулахгүй юм уу? Яг амьдрал дээр ингээл зүгээр ярьсан ч гэсэн хөөрхөн санагц юм аа. Хоёлаа энийг бичлэг болгочвол хүмүүсээс амар хөөрхөн бас нэгнээ ингээд нэгэндээ ийм үг хэлж болох юм биш ч юм уу. Тэгээд бас санаа авах юм шүү. Тэгэл жигдэрдэм байлээ л те. Жигдрээл тэгэл ер нь нөгөө бичлэгнүүд чинь гас. Тэгэл суралцж байгаа юм да тий. Манай нэг найз охины болсон явдал санаанд орчлоо би хэлсэн чинь рилээ олон дахин авдаг гэсэн чинь надаар бахан зураг даруулдаг байхгүй юу? 40-50 зураг дарж өгсөн. Тэгээд орой гэртээ ороод байжсэн чинь манай хүн зураг баслж чинь манай найз охин эдитлээд гэсэн чинь
Өнөөдөр ганцхан авсан зураг. Ганц ойлгохтой зураг. Ганц үлдсэн зураг. Баг ойлгохтой зураг байсангүй гэж. 40 зураг. Тэрийг би мэдээд байгаа шүү дээ. 40 50 зураг гарчаад худалчаар. Тэр шиг. Хөгжилтийн зөндөө тавиал. Постлох хүртэл нэлээд зам туулна шүү дээ. Тоглолтын дээр ер нь хичнээн дуу дуулагдах вэ? Нэмэлт дээр одоо дууч уран бүтээлээ өргөх үү? Ер нь яг CD-н дээрх дуунууд маань бол тоглолтын дээр яг тэр чигтээ дуулагдана. Тэгээд нэмэлтээр бол яг нутгийнхаа хүндтэй 2 уран бүтээлчийг л урьж байгаа. Тийм. Тэгээд тун удахгүй тэр бүр яг ингээд дандан рилс олж одоо 40 уран бүтээлчтэй задлагдсан. Уран бүтээлч олгонлоо одоо өөрийнхөө уран бүтээл мэдээж ирэх хайртай байдаг байх. Тэгтээ нэг асуулт асуучмаар санагдаад байгаа. Одоо яг 15-ыг ингээд жигсаах юм бол хамгийн нэг номерт одоо хамгийн одоо өөр чинь таалагддаг тэр дуунууд ямар дуунууд байдаг вэ? Яг адилхан байдаг уу, тус тустай байдаг уу? Тэгээ. Дараад юу санагддаг вэ? Одоо битэрт нэг цацаагаад байгаа. Тийм, тэр дуу маань хамгийн бест нөха. Тэр одоо дуулна шүү дээ. Тэр дуу маань цахиур дуулна шүү дээ. Дөнгөж сая нэвтрүүлэгт орохгүй сууж ахт ирсэн тий. Тэр дуу. Надаа болохоор дараагийн бас соло уран бүтээлүүдээс надад таалагддаг уран бүтээл Янзган зото шарга гэдэг ардын үг ихгүй дуулж исэн. Тэр бол надад маш их таалагддаг. За тэгээд битүүрийн хамтдаа хийсэн уран бүтээлүүдээс минийх байх уу гэдэг хөөрхөн дуу байдаг битүү шүү дээ. Тэр маань бас амар хөөрхөн санагддаг. Гараас нь натгсан хэвээрээ байх уу, ганцхан чи минийх байх уу гэдэг. Ямар гоё. Монголд ганц минийх байх уу гэдэг дуу юм лээ нэртэй. Би санаандгүй байж байгаа сонссон байхгүй таарийн дог. Тэгээ сонсоод явж ийсэн чи араас нэм орчин үеийн хэм маягта дуу явангууд нь би бүр гайхаад хүн чи тарины ууг дуу юм биш дээ гэд хин дуулсан бол гэж харсан чинь манай хоёр дуулсан байсан. Тэр дууг ер нь яагаад хийх болсон, тэр дуу бүтэх болсон түүхээс олсооч. Тий. Манай элбэг зээгийн үг аян хойлонгон зохиосон одоо тий миний анхны уран бүтээл. Тийм үү? Тий. Тэгээд нөгөөх маань бүр ингээд дуу болоод гараад ирсэн. Үг аян хойлонгон зохиогоод надад болохоор энэ сэтэл ерөөсө бит хоёр өөрсдөө нийгэмд амар гоё юм түгэх хэрэгтэй юм байна. За тэгээд ногоон дарихийн зүрхэн тарина байхгүй юм. Дарыг дүүргий суухаа гэд. Тэгээд энэ зүрхэн таринтай бас гоё үг хоршуулад хийчих юм бол гоё юм шүү. Дээрээс нь бас яг өөрсдийнхөө тийм танаалаас тохирсон аятай хийчихгээл тэгэл зорьсон доо. Дууны хэсгээс ямар өгнүүд гараад идэг вүлээ? Би энэ бадагныхаа хэсгээс нь яг сонирхолтой хамгийн сүүлийн зөв шүлгийн хамгийн сүүлийн бадагнд амар дуртай. Мөнхөд сайхныг бодоорой тамнаа, мөрөөдөл биелнэ, зүтгэрээ тамнаа тийм ээ. Дундуур дүүрдэг юм дөл нэмий дутуу гүйцдэг юм гал асаа гэдэг. Энэ үгэнд амар маш гоё. Араас нь тэгээд дарыг дүүрий сууха. Сайхан бүхэн дүүрэн дүүртэл хүүха. Дарыг дүүрий сууха. Саар бүхэн дуустал хүүха. Маш гоё утга төгөлдөр мөртлөө орчин үеийн юм шиг ийм цоглог ритмтэй ингээд гадуур төгжрээд явж явах үед ингээд сонссон чинь бүр ийм ирч хүч аваадсан бид таарийн дог. Тэгээ бүгдээрээ манай хөх тэнгэрийн одоо сонсогч үзэгчдэд зориулаад энэхүү сайхан дууга дуулж өгөөч ээ гэж таараасаа хүсэж байна. За тэгээ. За. Даридори сууха сайхан бүхэн дүүрэн дүүртэл хүүха даридори сууха сар бүхэн дуустал хүүха Иште өрөөдийн цагт манай Монгол эрэм талда жарган суудаг байж ирэнтэй бараатай цаг тололт хивэтэй дэм тустай ожим байж даридори сууха сайхан бүхэн дүүрэн дүүртэл хүүха даридори сууха сар бүхэн
бодол тайван санаанд багтсан бүхэн заяан багтан алда онооны зөвийг нь төв ам юугаар бялхан амьдрал түгээр дэвшин Ондари дутари сууха сайхан бүхэн дүүрэн дүүртэл хууха Ондари дутари сууха сар бүхэн дуусан дуустал хууха Мөнхөд сайхныг бодорой таньнэ Мөрөдөл бэлнэ зүтгэрэ таньнэ Дундур дүүрдэг юм дүүрлэмий Дуттуг үстэ юм гадасай Ондари дүүри сууха сайхан бүхэн дүүрэн дүүртэл хууха Ондари дүүри сууха сар бүхэн дуусан дуустал хууха Ваа, баярлалаа. Ямар гоё тул. Үзэж байгаа бүх хүмүүстээ сайн сайхан бүхнийг хүсээрөө. Дари дүүрээ сухай. Маш гоё уран бүтээлийг хүргэсэн таяртаа маш их баярлалаа. Дари дүүрээ сухай гэд машин тэргэндээ хоол газар явахдаа байнга сонсч Ерөөл шиг. Тэгээ ногоон дээрхийн зүрхэн тарин яг тахилан дээр нь явдаг. Тэгээд ногоон дээрх бол бүхнийг хамаг амтныг нэгүүлсдэг, инэрдэг, ивэдэг. Хамгийн одоо инэрэнгүү бурхан гэж нэрлэдэг. Тэгээ хүн болгоо ер нь ногоон дээрхийн зүрхэн тариныг ер нь цээжлээд явж хаад альва муу зүйл халддаггүй гэж одоо бүр хүүхэд байхаас минь одоо имээ маань ярьдаг байсан. Тэгээд яг энэ одоо зүрхэн тариныг оруулж хийсэн байгаа. Гуруула одоо дуулах дараагийн дуу маань болохоор шинэ уран бүтээл гэж сонссон. Ямар нэртэй ямар дууг одоо манай сонсогч үзэгчдэд зориулах гэж байна вэ? 20 жилийн өмнө зохиогдчихсэн. Энэ жил яг 20 жилийнх нь ой тохиолж юм лээ. Өмнө дуулагдчихсэн. Тэгээд битээр албаасны эрхтэйгэр бас сэргээж дуулж байгаа. Жиндэх салхихгүй хорвоо гэдэг уран бүтээл байна. Ерөөсөө цацагдаг байгаа. Тэгэхээр Хүвтэнгэр радиог маань одоо үзэгчид яг өнөөдөр анхных нь хэлбэрээр сонсгож байна шүү. Азтай үзэгч сонсогчд байх нэ бид бүхэн. Тэгээд дөнгөж сая бас бид нарыг нэвтрүүлэг эхлэхжсэн чинь Дуу маань ирсэн. дөнгөж дуу маань ирээд тэгэл хойлоо дуулчих тэгэл Ямар гоё вэ? хөдөлчлөө. салхины яашинда одын гонныг хийсэн хийслээд туулахын сэтгэл уйрэн дэврээд уйдхийн жавар би хорвоо инхри хэн саннагдан амар шууд дуулан чуулдаа
Надад нэг асуулт санаанд орж ирээд. За. Гинт сая айгуу сонио асуултаа. Гэхдээ асууч хийж бодлоо. Дээрх үед чинь нөгөө дэлхий сүрнэ гээл хүүхд тахт бид нар тоглодог гэсэн шүү дээ. Магадгүй одоо тиймэрхүү зүйл тохиолдох болоод хоорондоо одоо хамгийн сүүлийнхээ үгийг нэгэндээ хэлээч гэх байсан бол ямар үг хэлэх байсан бэ? Надаас эхлэх үү дараа. Дараагаас эхлэе. Би бүх юм. За тэгвэл дараагаас эхлэе. Айгуу сонио асуулт асуусан тий. Үнэн байсан шүү. Өгсгөл минь үнэн байсан шүү. Чамд бол окл гэж хэлсэн байж шүү. Чамд бол окл. Би ч гэсэн чамд бол ок. Гуа. Тий, миний өдөө нэг ванга бас өгөнцөн бидэг үстэй тий. Хэрвээ тийм юм тохиолдох юм болоо. Тэгтээ тохиолдохгүй л хэл та. Тий, би одоо энэ жин дээр шүү дээ. Мэдээж хайртай гэдэг үгээс бол бас өөр юм олмоор юм. Би ч баг хайрын тангараг сонсгоод байгаа шүү. Гэрлэл батлах гэдэг үг шиг. Харин тий. Хорвын ордон жохон амнаас нь ямар гарах нүгэ хараасан байна. Тий, нэг сонирхолтой үг хэлмээр юм л да. Угаасаа хайртай, мэдээж үнэхээр хайртай. Тэгэл энэ амьдралыг мэдээж дуустлаа хамтдаа туулна, тийм ээ. Хамтдаа энэ амьдралыг дүүргэн. Тэгээд янжин дээрт. Every би энчин дээрт би. Тий. Одоо чи миний харж байгаа дэлчих юм уу? Юу гэмээр юм бэ тий. Харин юу гэмээр юм бэ? Юу гэмээр юм бэ? Чи миний саран гэв. Тэгээ би болохоор ихтэй ингэж бодож байна уу? Яг энэ асуултан дээр яг сүртэй хариулахаас илүү хойд наснаа ч гэсэн хамтдаа учрал гэж хэлмээр. Аха. Хойд наснаа ч уулзсан шүү гэдэг. Хойд наснаа ч би ч гэсэн чамтай ханилмаар байна. Эхнэр нөхөр байхаасаа залахгүй. Чи хэлмээр юм да. За very. За. Романтик хариулт өглөө штэ. Тэглээ. Хойд наснаа ч гэсэн чамд болоог. За би гэрчин олсон шүү. Ок гэсэн шүү. Дараа төрлөөс гурлаа ингэсэн юм яриас очих юм шиг дээ. Нөө банга хэлснээр дэлхий сүнсэнгүй гэдэг дараагийнхаа ярилцлагыг хийгээс авах бах та тий. Тэгсэн чинь нөгөө нэг хүмүүстэй хийдэг ш. Яг энэ үйл явдал яг ингээ болж исэн юм санагдаад байна гэдэг ш. Яг тэгдэг ш. Тийм тэр чинь болохоор нөгөө хүн яг зөв ийм төөрөг тавилан замаараа явж идэг гэсэн. Өмнө нь болж исэн юм шиг мэдрэмж. Тэр дараагийн төрөл манай гомон төрөл бас энэ их юм болж исэн юм шиг санагдахгүй байна уу гэсэн сууж юм шиг. Би яг энэ асуултыг асуусан гэх. Тэгэл дотн санагдаад байна. Тэгж л хариулт өгье дөө. За ингээд өнөөдөр маш гоё ярилцлага өгсөн, хөгжилтэй байсан хоёр уран бүтээлчтэй маш их баярлалаа. Та нарийнхаа гэр бүл уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Ажилтан бас амжилт хүсье. Тий. Сайхан урьж оролцуулсан бас маш их баярлалаа. Битээр бас ингээл мерсер ингээл ярилцлагануудад ингээл орж исэн л доо тийм гоё тайван ингэж ярьдаг ярилцлаганд ер нь баг орж байгаа юм тий. Бүр амгалан нөгөө нэг ямар ч цаг хугацааны хязгааргүй юм шиг. Айгуу сайхан тухтай ярилцлаа. Тэгээд Тэнгэр гээд маш гоё нэртэй ийм подкастэнд урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд бидний дээр ганц л зүйл байдаг тий. Тэнгэр тэгээд бүх хүнийг биднийг бүгднийг нь одоо хязгааргүй сайхан энерч ивэж тэтгэж явах болтугай гэж сайхан ерөөй. Тэр сайхан ерөөл Баторшгэ. Үзэгч сонсогчдоо өнөөдрийн манай Хөх Тэнгэр подкаст энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн зочнтой ярилцлага хүртэл баяртай. Баяртай.